Өнөөх тохируулсан тохироогоо хамтдаа харцгаая. За барьцаа хөрөнгө рүүгээ ороод барьцаа хөрөнгийн эзэмшигчийн бүртгэл гэдэг рүү орох үед байгууллага харагдаж байна. За одоо барьцаа хөрөнгө эзэмшигчийн иргэннийг бүртгэж хамтдаа үздэцгээе. За барьцаа эзэмшигч иргэн гэдэг сонголтыг сонгоод за барьцаа хөрөнгийн гэрээний дугаар гэдгийг барьцаа хөрөнгийн жагсаалт гэдгээс хуулаад тавина. За нэр эцгийн нэр, за Монгол иргэн улсын бүртгэлийн дугаараа бичээд регистрийн дугаарыг бичээд нэмэх үйлдэлээ сонгоно. За хамгийн сүүлд барьцаа эзэмшигч байгууллагыг бүртгэсэн учраас энийг засах гэж сонгоод хадгалаад гаргана. За зээлдэгч рүүгээ файл оруулах руугаа ороод файлаа сонгоод үргэлжлүүлэх товчийг дараад хадгална. За алдаа заасан байна. За алдааны дугаарыг нь хамтдаа харцгаая. Барьцааны мэдээлэл иргэний хувийн дугаар 12 оронтой байна гэж. За иргэний улсын бүртгэлийн дугаар ингээд засаад оруулаад үзье. За ингээд амжилттай бүртгэлээ.